Өнөөдрийн хичээлийн сэдв болохоор Монгол хичээлээр ашигладаг платформ ба аппликейшн байна. За хамгийн ихний аппликейшн болохоор бидний хамгийн их ашигладаг тухайн тайлгаа. Энэ болохоор таах үгээр өөрийнхөө үг дуугаар хэлээд хайлтаа хийдэг аппликейшн байна. За дараагийнх нь болохоор болог тайлгаа. Болог тайл нь болохоор давуу тал нь вебсайт аяа үнэцэн болохоор орны хэл дээр монгол хичээл хөрвүүлж гарч жишээлбэл хамгийн дээр харьцаж байгаа англи хэл дээр гараад адны утгыг нөгөөд дор нь хөрвүүлээд дор нь хэлээр гаргаад гэсэн байгаа. Энэгээр бол ер нь давуу талтай гэж үзэж байгаа. За дараагийнх нь болохоор бас хамгийн түгээмэл шилжүүлэх Kima байна. Kima нь болохоор бусдаасаа ялгардаг юм. Бид нэр аппликейшн дээр олноор ингээд тайлж чаддаггүй шүү дээ. Нэг түлхүүр үгээр гарч ирээд байдаг. Kima нь болохоор өгүүлбэрээр ингээд хөрвүүлээд кириллээс үндэсний бичгээс кирилл рүү хөрвүүлж өгдөг байна. За дараагийнх нь болохоор монгол хичээл гэдэг ийм аппликейшн байна. Энэ нь болохоор 12 хичээлээс бүрдэж байгаа. Тэгээд энэ хичээлийн сэдвүүд нь захимаар хэрхэн бичих вэ те? Бидний хэрхэн шийдэх те? Тэр талаар хичээлийг зааж өгөөд хичээл хоёр дээр үндэсний бичгийн цагаан толгой гэж зааж өгсөн байгаа. Урд нь болохоор өсөг үе татах тэгээд баттгах гэж үзэж байгаа. Дөрөвт нь компьютер өсөг үе хоолой бичих талаар зааж өгсөн байсан. За хичээл тал дээр нь болохоор уншаад хуулан бичих байгаа. 6 дээр нь үг хэллэг давтан унших, 7 дээр нь уншиж бичих дадлага, 8 дээр нь уншиж бичих дадлага, 9 дээр нь зөв бичих дүрм, 10 дээр нь гар бичмэл хичээгүй бичих, 11 дээр нь барын бичих бүсэг ихэх ёс, татлан бичих. Энэ болохоор монгол хичээл нөгөө өөрөөр хэлбэрүүд ороод ирж байгаа. Энэгээр бас давуу талтай. 12 нь болохоор монгол хичээл бичээд мэдлэн тогтоох гэсэн энэ 12 хичээлээс бүрдсэн аппликейшн байсан. За дараагийнх нь болохоор энэ Зин Монгол гэдэг аппликейшн байсан. Энэ болохоор надад ер нь хамгийн их таалагдсан аппликейшн байгаа. Энэ болохоор бид нэр монгол хичээл сурахдаа төлөвлөгөө гаргаж сурчиж байгаа юм. За дараа нь болохоор зурлагаа яг энэ аппликейшн дээр давтаад сурчиж байгаа юм. За энэ харагдаж байгаа цонхнууд байна шүү дээ. За ихэнх ноён хоомс буюу ингэж харагдана. Энээр ерөөсөө бидний энэ аппликейшн дээр болж байгаа бүх юм нь ингээд харагдана гэсэн. За дараагийн 2 дахь цонхоор нь болохоор энээр бид нэр бичиж буюу давтаж болно гэсэн. За дараагийнх нь болохоор ингээд ном байгаа хэмжээнээс унших тасглаа давтаад хэмжээнээс нэг ном сонгоод тэг хэдүүлээ хөрвүүлээд уншиж боломжтой. За энэ 4 дахь цонх нь болохоор календар байгаа. Энд дээр нөгөө саяны төлөвлөгөө гэсэн хэлсэн шүү дээ. Төлөвлөгөөгөө бэлдээд хичээлээ сураад мэдээд давтаж болно гэсэн. За дараагийнх нь болохоор бас юм хичээлүүд байсан. За энэ дээр болохоор дандаа юу тэгэхээр ингээд зурлаг гарч иж байгаа. Дээрээс нь энэ ичээд авинуудыг яаж дууддаг вэ гэсэн дууддаг талаар нь ингээд оруулсан байсан шүү. За та тэгээд энийг ер нь татаад үзэр үнэхээр сонирхолтой аппликейшн байлээ. За дараагийнх нь болохоор нөгөө кириллээс үндэсний бичгээс кирилл рүү гэдэг ийм цонхтой 6 цонхтой хамгийн тийм гоё сонирхолтой аппликейшн байсан. За тэгээд анхаарал хандуулсан баярлалаа.